зарласан билээ. Тус уралдаанд нийт 16 бүтээл ирсэн байгаа. Энэ бүтээл 16 бүтээлийн мэргэжлийн байгууллага болон уран бүтээлчид бол маш идэвхтэй оролцсон байна. 15,563 иргэд олон нийт саналаа өгч оролцсон байна. Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс хуралдаж удирдлагч заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч иргэд олон нийтийн саналыг нэгтгэн бүрэн шигдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Архитектор 9 эрдэнэ. Скэл ХХК. Бодлогын асуудал хариуцсан 1-р урлагч Сарважийн Батэс болон хотоос төвшлийн газрын дарга буюу ерөнхий архитектор Уурган Баяр. Монгол улсын нийслэлийн төв талбай урд хэсгээ бас төгжүүлэх уралдаан зарласан. За энд бол мэдээж мэрэгжлийн байгууллагуудаас гадна оюутнууд, мэрэгжлийн чиглэлээр сурж байгаа оюутнууд за мөн хамтарч ажиллаж болох үс бүх хүмүүс оролцохыг бол бид нар ялангуяа нийслэлийн засаг даргын тамгын газар за манай хот төлөвлөлт хөгжлийн газраас бол бүгднгийнх нь боломжийг нээгсэн. За энд бол яг цаг хугацаанд за мөн мэрэгжлийн бусад тавьсан шаардлагыг бол хангаж бол 16 бүтээл ирсэн. За нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээр бол бид нэр дахин бас боломж олгосон. Ялангуяа энэ олон нийтээс саналыг нэмж авах. За ялангуяа шалгаруулах явцад олон нийтийн оролцоог хангах ийм боломжийг бол дахин олгож олон нийтээр хэлэлцүүлэх за олон нийтийн бас дэмжлэгийг авах ийм бүтээлүүдийг бол шалгаруулах боломжийг бол дахин олгосон. Юуны энэ төслийн уралдааныг зохион байгуулсан нийслэлийн удирдлагуудаа хотлогдох байгууллагуудаа дахин баярлалаа гэж хэлье. За манай концепцийн санаа бол үндсэндээ хотын бэлэгдэл хангард шуунаас хэлбэрээр үүссэн байгаа. Тэгээд нээлттэй орон зай гэдгээрээ бас илүү хотын төв талбайн урд аль цэгээс харсан нээлттэй тэг одоогийн манай хот чинь ямар шигүү барилгачлалтай байлаа. Энэ бүгдлэрэл төгжрөл донд бас нээлттэй орон зай дутагдж байгаа юм болов гэж бидний зүгээс концепцийн шийдлээ гаргасан. Тэгээд хоёрдугаарт нь бол төв талбайн хоёр уулзуудыг машин явган замын хөдөлгөөнийг хоёр өөр түвшинд шийдснээр бол бусад ажлуудаас онцлог юм болов онцлог болсон байхаа гэж бодсон. Тэгээд одоо байгаа ногоон байгууламжийг бол 25% нэмэгдүүлсэн. Одоо байгаа зогсоолыг бол 4 дахин ихсгсэн байгаа. Тэгээд хурд тулцын усыг бол дахин ашиглах